Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувгийн нээлттэй хэлцүүлэг нэвтрүүлэг эхэлж байна. За энэ удаагийн нэвтрүүлгийг олон нийтийн телевизийн 600 студиэс үзэгч та бүхэнд шууд дамжуулан хүргэж байна. Нэвтрүүлгээр хүндх сэдвийг танилцуулъя. Хуулийн салбарт эрх зүйн шинжил хийгдэж чадсан уу гэдэг асуудлыг хөндөж талуудын байр суурийг үзэгч та бүхэнд хүргэх болно. За хэлцүүлэгт оролцогчдын зарим төлөөлөл студид ирсэн байна. Танилцуулъя. За улсын их хурлын гишүүн Тэмүүжин, баруун гарталд мөн хууль зүйн яамны мэрэгжилтэн Сарвал, Тахрын ерөнхий газрын дэд дарга Батцэрэг нар ирсэн байна. За зүүн гарт талын төлөөллүүдийг танилцуулъя. За тухайлбал шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Мэнд сайхан, за хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Инх Жаргал, за мөн улсын ерөнхий прокурорын орлогч Эрдэнэбат нар оролцож байна. За мөн Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн оюутны төлөөлөл оролцож байна. За мөн хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоо болон зарим төрийн бас байгууллагын төлөөлөлд хандсан боловч нэвтрүүлгийн студид хараахан ирээгүй байна. За ингээд хэлцүүлгийг эхлэе. За эхлээд улсын хурлын гишүүн Тэмүүжингээс тодруулъя. Ер нь парламентын хувьд бол хуулийн салбарын хууль эрх зүйн орчныг шинжлэх хүрээнд суур гол ямар зохицуултуудыг хийж чадсан, ямар хуулиудын хүрээнд энэ удаагийн шинжил хийгдсэн гэж үзэж байна. Ер нь шинжилгээг төгс хийх, бүрэн хийх эрх зүйн боломж зарим талаар бүрдэж чадсан уу? Аль эсвэл бас дутуу байна гэж үзэж байна. Ер нь аливаа өөрчлөлтийг хийхин тулд юуг өөрчлөх гэж байгаа юм бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй л дээ. Сая энэ шинтгэлийн хүрээнд биднээс бас хуулийн тухай хууль гэдэг хууль батлуулж авсан. Ямар нэгэн шинэ хууль гарах гэж байгаа бол тэр хууль үнэхээр хэрэгцээтэй юу гэдгийг судалж авах хэрэгтэй. Тэгэхгүйгээр зөв нэг шөнө унтаж босч ирсэн өглөө нь салхинд хөгцсөн юм шиг хамаг юм өөрчлөлт бужигнуулж болохгүй л дээ. Тэгээ би одоогоос 4 жилийн өмнөх энэ хуулийн шинтгэлүүдийг хийхин тулд ямар нөхцөл үүссэн юм бэ? Энийг бид шийдэх үгүй юу гэдэг энэ 5 асуулт тавьж ирсэн. Тэгэхээр тэр 5 асуултыг тойроод ярихад энэ шинтгэлээр нь хийсэн үгүй юу? Цаашид хийх ажил байгаа юу гэдэг юм уу? Энэ шинтгэлийн үйл явцыг тойроод хэлцүүлэх өрнөх боломжтой байна. Тэгээ би тэр 5 зүйлийг зүгээр дурдъя л да. Нэгдүгээрт нь ер нь бол энэ хуулийн тогтолцооны зорилгыг тодорхой болгоогүйсээ болоод юу болоо хорцсон гэхээр нэг өрөөсгөл талтай болоо хорцсон байсан. Тэрний юу гэхээр хууль бол иргэнийхээ эрхийг хамгаалахаас илүүтэйгээр төрийн байгууллага ямар нэгэн институцийг хамгаалдаг чиглэл явцсан. Иргэний санаачлаг, хувийн бизнес гэдэг тэр зүйлийг дэмжихээс илүүтэйгээр илүү хориглон, хязгаарлан, хянан, цээрлүүлнэ гэдэг энэ тал руугаа өөрөөсөө болоо хорцсон. Иргэд хуулиас айдаг болоо эхэлсэн гэсэн үг. Хоёрт нь болохоор захиргааны тэр дундаа энэ албадлаг хэрэгэлдэг байгууллагуудын үйл ажиллагааг наривчилж хуульчлаагүйгээс болоод юу болоо хорьсон бэ гэхлээр хэн нэгэн албан тушаалтны дур зоргоор хувийн бодлоор энэ хүчирхийлэл албадлагыг иргэд рүү хэрэглэх боломжтой. Хүний эрхийг хөндөх боломжтой. Дээр нь магадгүй зарим талаараа хуйлгүйгээр, дүрмгүйгээр хариуцлага тооцох боломж ингээд цон хонгоод эхэлсэн байна. Гуравт нь болохоор нөгөө төрийн байгууллага гэдэг юм уу үйл ажиллагаа явуулж байгаа тэр эрх мэдэл бүхий хүмүүсийг иргэний хэлтэнд оруулаагүй, тайлгнаг тогтолцоо бүрдүүлээгүй, ил тод байдлынх нь энэ шаардлагуудыг хангаагүйс болоод энэ төрийн их усүр нөөц татвар төлөгчдийн мөнгнөөс үүсэж байгаа тэр боломжийг нийтийн ашиг сонирхол руу биш тодорхой албан тушаалтнууд эрх мэдэл бүхий хүмүүс хувийн сонирхол руугаа эсвэл тодорхой явцын бүлгийн сонирхол руу хэрэгжүүлэх боломжтой болсон. Энэ өөрөө. Дөрөвт нь иргэн төрөөс үйлчлэг авж байгаа энэ харилцаа биш яг төр иргэн хоёр уулзалж байгаа. Энэ харилцаанд нэгдсэн стандарт гэдэг юм уу тийм нэгдмэл тогтолцоо бий болгоогүйс болоод маш ойлгомжгүй, тодорхойгүй, хүнд сурталтай, төв бэрхшээлтэй яг тэр үйлчлэг үзүүлж байгаа хүмүүсийн бас хувийн ааш аягаас болоод үйлчлэгээ хүнд очих вэ гэдэг ялвартай байдал бий болох боломжтой болсон. Тэгээ эцсийн 5 дахь нь юу болсон бэ гэхээр нөгөө иргэд яг эндээс хохироод эхлэн штэ. Энэ хүний эрхийг зөрчөөд байна, надад ялвартай хандаад байна, төрийн үйлчлэгээ надад ирж чадахгүй байна гэдэг энэ гомдлоо гаргаа шийдвэрлэх гэхээр маргаан шийдвэрлэх тогтолцоо нь их өртөгтэйгөөс гадна цаг хугацаа их авдаг. Би хохирсон гэж гомдол гаргасныхаа төлөө дахиад цаашаага давхар хохирох боломжтой болоод төрсэн ийм шүүхийн систем бүхий ийм тогтолцоо ерөнхийдөө бүрдсэн байна гэж ийм үнэлгээнүүд гарсан. Тухайн алдаа гажуудлуудыг засгаж чиглэсэн эрх зүйн шинжилгээнүүд хийгдэж чадсан гэсэн үг. Тэгэхээр энэ шинжилгээг хийхин тулд үндсэндээ 8 жил бүжгэнж штэ. Ер нь бол
ерөнхийлөгч 2000 оноос эхлээ шүүхийн шинтгэлийг эхлүүлсэн. 2012 оноос засгийн газар болон улсын их хурал дээр хууль зүйн том шинтгэлийг өрнүүлж. Тэгэхээр энэ саяны дурдсан асуудлуудыг бид шийдэж чадсан уугүй юу гэдгийг одоо хууль тогтоогчийн байр сууриас илүүтэйгээр одоо хөндлөнгийн болон энэ үйл ажиллагаанд оролцсон төрийн бас байгууллага байна, төрийн байгууллага байна, судлаачид байна. Энэ хүмүүс энэ өөрөө энэ үйл ажиллагаануудыг шийдэхийн тулд их өргөн бүрэлдэхүүн тавтай үйл ажиллагаа явуулсан учраас тэр хүмүүсийн амнаас эхлээд сонсох хэрэгтэй. За тэгэхээр хууль зүйн яам, тахрын алуу гэдэг юм уу? Ер нь одоо төрийн зарим байгууллагуудын төлөөллийн хувьд байр суурийг сонсъё. Ер нь энэ удаагийн эрх зүйн шинжилгээний хүрээнд төрийн байгууллагуудын хүлээх одоо үүрэг гэдэг юм уу? Хариуцлага тодорхой болж чадсан уу? За ямар хуулиудын хүрээнд томоохон дэвшил бий болж чадав? Ер нь энэ шинтгэлийн хүрээнд бол их олон багц хуулиуд бас батлагдлаа, бас зарим хуулиудад бол одоо нэмэлт өөрчлөлт оруулахаар төслүүд бол бас явагдаад өнөөдөр бас бэлэн болоод байгаа юм төслүүд байгаа. Тэгэхээр энэ дээр дан ганцхан бид нар бас одоо юу гэдэг эрүүгийн эрх зүйн шинтгэлч гэдэг юм уу те дамгаалж энийг ярихаасаа илүүтэйгээр яг хөхөр олон юм багц шинтгэлүүд тэрний дотор захиргааны эрх зүйн чиглэлийн шинтгэлүүд иргэдийн одоо эрхийг хангах те иргэний эрх зүйн чиглэлийн шинтгэлүүд за төрийн үйлчилгээг бас иргэдэд хүргэх чиглэлээр одоо улсын бүртгэлийн ч гэдэг юм уу те энэ хуулиудад бас шинтгэл хийгдсэн. За тэгээд яг дараагийн энэ том нэг алхам нь болохоор иргэдийг одоо халдлагаас хамгаалсан те эрх зүйн төр тодорхой зохицуултуудыг хийж өгсөн одоо эрүүгийн зөрчлийн за тэгээ процессын хуулиудын шинтгэлүүд бас өөрөө хийгдсэнээр бас их онцлог. Энэ дээр бол тодорхой яг төрийн байгууллагуудын өөрийнх нь чиг үүргүүд, салбар өөрийнх нь чиг үүргүүд өөрөө тусгагдаж өгч байгаагаар онцлог. За түүнээс гадна ерөн зүгээр эрх зүйн шинтгэл гэхэр дан ганцхан бас нөгөө хууль шинжлэгдснээр бас өөрчлөгдөх асуудал биш. Тэгэхээр энийг хэрэгжүүлэх нөгөө боловсон хүчний нөөцийн асуудал, боловсон хүчний асуудал байж байна. Дээр нь дэд бүтцийн асуудлуудыг бас ингээд дагаж цогцоор шинжлэгдэж өгж байгаагаар өөрөө бас их онцлогтой болсон юм. Цогцолт гэж хэлж байна. За дахраа. За тэгэхээр миний хувьд бол энэ процессын хуулиуд дээр бол ажилласан. Эрэг үүргийг шалган шийдвэрлэх, хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиуд дээр өөрөө яг тэр чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан учраас багийн гишүүдтэй хамтраад ажил хэсэг дээр за хүн их хурал дээр явуулсан ажил хэсэгтэй ажилласан байгаа. Тэгэхээр процессын хуулийн хувьд авч үзэхэд түрүүн Тэмүүжин гишүүлж байна. Хохирсон хүн гомдол гаргаад тэрнийхээ төлөө олон удаа дуудагдана. За доор хойж 10-аас хамгийн багадаа 10-аас сар байцаагдах, шүүхтээр очих, прокурор дээр очих гэсэн юм асуудлууд үүсдэг бол энэ шинэ процессын хуулиар хэрэг маргаан ил тодорхой байвал үндсэндээ өдөртөө тухайн хүний хэргийг хянан шийдвэрлэж шүүх гин буруутай этгээд хариуцлах хүлээгээд хохирчийн зөрчигдсөн эрхийг сэргээж боломж нь үүгээр бүрдсэн байгаа. За дээрэс нь оролцогчдын эрхийг хуулиараа нэлээд хамгаалж өгсөн. Тэр дундаа иргэний эрх, үндсэн үйл заасан загтал харилцаа орон байрны халдшгүй эрхийг энэ процессын хуулиар бүрэн хамгаалж чадсан. Ямар нэгэн зөвшөөрлгүйгээр энэ халдшгүй байдалд халдах боломж бол байхгүй. Гэхдээ халдахдаа хууль заасан үндслэл журмын дагуу шүүхийн зөвшөөрлөөр энэ ажиллагааг явуулахаар хуульчилж өгсөн байна. За мөн энэ процессын хууль маань өөрөө хэрэг толгодуулан шалгаж байгаа хүний хэрэг шалгахаас гадна гэмт хэрэгт өртөж хохирсон хүний хохирлыг барагдуулахын тулд гэмт этгээдийг олж тогтоох шаардлагатай. Тэр дундаа онц ностой зохион байгуулалттай үндэстэн дамсан гэмт хэргийг илрүүлэх энэ гол арга хэрэгсэл болдог. Тэгэхээр энэ хуулиар олон улсад хэрэглэгддэг шинэ төрлийн аргуудыг энэ процессын хуулиндаа суулгаж өгсөн. Аман мөрдөн байцаагч нарын тусгайлан мэдлэг эзэмшсэн тусгай мэдлэгтэй мөрдөгч нарыг бас бий болгож өгсөн. Энүүгээрээ нөгөө хоригчдын эрх ашиг хамгаалах мөн энэ хэрэг толгодуулан шалгаж байгаа хүмүүсийн алжгүй байдлыг хангахаас гадна зохион байгуулалттай гэмтэртэй тэмцэх энэ шинэ аргуудыг маш олон зохицуултуудыг хийж өгсөн. Энийг бол бас яг цөөгөр хэлэхэд бол их төвөгтэй байна л да. Ер нь бол одоо ямар нэг гэмт хэрэг хийсэн хүн гэдэг юм уу? Ер нь одоо хохирсон хүн хохирлоо бүрэн барагдуулж чаддгүй. Аль талдаа одоо шүүхэд ямар нэг байдлаар гомдолтой үлддэг ч гэдэг юм уу? За ер нь энэ удаагийн хуулийн шинжилгээний хүрээнд зайлшгүй тэр хохирсон иргэний хохирлыг бүрэн барагдуулах ёстой гэдэг ийм ойлголтыг бас нийгэм хүлээж бас байсан л да. Тэгэхээр ийм хүлээлтэнд хариулт өгсөн эрх зүйн зохицуулт хийгдэж тухайлбал чадсан уу? Тухайлбал эрүүгийн хуулийн хүрээнд хохирогчийг хамгаалах тухай ямар тодорхой одоо зохицуулт бий болов? Хууч эрүүгийн хуулийн тогтолцоо маань яг бодит байдал дээр ямар дүр зураг үүсгэж ядсан бэ гэхээр нэг иргэн хохирдог. Энэ тал бас нэг иргэн энэ хүнийг хохироож гэмт хэрэг үйлддэг. Гэтэл дунд нь төр энэ хоёрын асуудлыг шийдэхээс илүүтэйгээр хохирсон хүний явдаг газар нь явуулаад хохироосон хүний хохироос нь үлдээгээд өөрөө дундаас нь торгуул гэдэг юм өөр системээр ашиг олоод байгаа юм шиг тийм таагүй
үзэгдэл рүү орсон байсан байхгүй тогтолцооны хувьд. Тэгэхээр одоо үл юу гэхээр хамгийн гол нь энэ хүн буруутай үйлдэл хийсэн бол буруунтаа таарсан, гин буруутай таарсан хариуцлага хүлээх хэрэгтэй. Энэ иргэн хохирсон бол хохирол нь өөрөө барагдаж шийдэгдэх хэрэгтэй. Энийг одоо цогцуулах төрийн хувьд шударгаас болохоос биш дундаас нь ашиг олж байгаа юм шиг орлого хийдэг бол байж болохгүй шүү дээ. Бол хохирсон хүний хохирлыг яаж барагдуулах вэ? Тийм учраас бүрэн механизм одоо байна. энэ дээр ямар асуудал хүндсэн гэхээр процессын хуулиуд дээр биднээс энэ нэгдүгürt нь энэ хохирогчийн асуудлыг энэ эрүүгийн процессын үйл ажиллагааны дотор төлөөлж хамгаалах нь бол прокурор энэ хүний гин буруутай гэж ялгахаас гадна хуулийн ёсны бодиттой тогтоогдож байгаа хохирлыг болон эрх ашигыг хангах чиглэлээр ийм үүргүүд хүлээнэг хөлчилчихлээ. Өмнө нь прокурор ийм үүрэг байхгүйсэн учраас энэ хохирсон иргэн өмгөөлөгч аваад дахиад мөнгө төлөөд гээд процесс дотор ороод явдаг байсан бол одоо прокурор өөрөө нийтийн ашиг сонирхлын төлөө ажиллаад гин буруутай хүний ялдаж хариуцлага оногдуулахаас гадна хохирсон иргэний хохирлыг барагдуулах чиглэлээр ажилладаг механизмыг хийгээд байна. Дээр нь хохирлын сангийн тухай хууль гэдэг тусад хууль гаргаад хуулийн үндсэн концепт дээр ямар асуудал хөндөгж байгаа вэ гэхээр хүч хэрэгэлсэн хүний эрүүл мэндийн эсрэг халдсан гэмт хэрэг үлдсэн байх юм бол тэрнээс учирсан хохирлыг эхлээд энэ хохироосон хүнээс авахаас илүү тэр сангаасаа төлөөд энэ хохироосон хүнээсээ одоо шийтгэл аваад явдаг бол нийт тусдаа ажил хийх үе шоронд ямар үйл ажиллагаа явуулах вэ? Тэр хохирлын барагдуулах үйл ажиллагаануудыг хийгээд сан руугаа буцааж мөнгө нь ордог системийг бий болгож эхэлж байна. Яг энэтэй холбогдуулаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээр мөн адилхан энэ хөдөлмөр эрхлэлтэй холбоотой, мөнгө төрөхтэй холбоотой тэрнээс бий болсон мөнгийг юу руу зарах тухай гэдэг наривчсан зохицуултуудыг бас шийдэд өгчлээ. Тэгээ энэ бол ингээд зөвхөн нэг хуулиар шийдэгдэхгүй. Энэ хуулиа дагуулад олон төрлийн хуулиудыг ингээд цогц байдлаар шийдэж. Энэ цогц бодлогын тухай асуудлыг ингээд одоо жишээ нь гэрч хохирчийг хамгаалах систем энтергээ ярихаар гэр бүлийн хүч хэрхийллийн асуудлаар яг цогц бодлого бүр тодорхой харагдана. Ганц хуулиар юм шийдэх гэж оролдох биш. Тэр үзэгдлээ бүрэн дүрэн урьдчилан сэргийлэх, далсан зогсоох, үр дагаврыг нард нь арилгах гэвчлэн цогц байдлаар нь дээрээс нь том зургаар харж шийдэхгүй бол бид бол өмнө яадаг байсан гэхээр энд нэг юм аваахаар тэрийг нь дараал нөгөө талд нэг юм аваахаар тэрийг нь дараал гэж гал унтрах байдлаар яваад тэр өөрөө амжилтанд хүрдэг байсан юм аа. Тэгэхээр одоо хаана юу болж болцсохгүй вэ гэдгийг том дур зураг харж байгаа судалгаа гүйцэд хийчихэд энэ үзэгдлийг хязгаарлаж дарахын тулд тогтолцоо систем бүхэлдээ ингэж ажиллах юм байна гэдэг энэ газрын зураг бол үндсэндээ бол саяны одоо хуулийн шинтгэлээр бол хийгдлээ. Энэ шинтгэлийн хүрээнд анх 12 онд 42 хууль одоо шинээр шүү нэмэлт өөрчлөлтийн хэмжээнд биш. Шинжилсэн найруулгын шинэ хуулийн төвшөнд бол гарах ёстой гэж заажсан. Сая биднээс үндсэндээ баг эн чинь 160 байгууллага 3000 хүн оролцсон өргөн хэмжээний одоо ажил боллоо шүү дээ. Энэ ажлын хүрээнд 26 хууль өнөөдөр батлагдсан байна. Улсын хурал дээр хилцүүлгийн шатанд 12 хууль явж байна. Жишээ нь. Тэгэхээр энэ бол ийм хэмжээний даацтай том өргөл явж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр шүүх прокурорын байгууллагын хувьд ер нь одоо энэ удаагийн хуулийн шинжилгээ хүрээнд хохирогчийн эрхийг хамгаалахтай холбоотой ямар бодиттой механизм бий болж чадсан гэж ойлгож байгаа. Хэрэгжиж чадах уу? Ер нь хохирсон иргэдийн хохирлыг тэр гэмтэргээс үүдсэн хор уршиг хохирлыг бүрэн барагдуулах механизмыг нь юутай илүү холбож авч үзэж чадсан. Эрх зүйн төгс зохицуулт хийгдэж чадж байна. Тэмүүжин гишүүн ярьлаа л 5 асуултанд бид нар бас шийдэл хариулт тавих хэрэгтэй гэж. Тэгэхээр хамгийн сүүлд нь бол маргааныг одоо шийддэг, шударгаас нөөцлөгөө үзүүлдэг, шүүхийн тухай хүндэж байна л да. Тэгэхээр энэ сүүлийн одоо 2009 оноос түрүү ярьлаа. Ерөнхийлөгч анх санаачлаад шүүхийн шинтгэлийг эхлүүлсэн. Тэгээ шүүхийн шинтгэлийн одоо гол зорилго шинтгэл эхлүүлэх гол шалтгаан юу байсан бэхээр 2008-аас 10 оны үеийн судалгаагаар шүүхэд итгэдэг манай иргэдийн итгэл 20 тэрнээс доош орсон байсан. За тийм учраас гарцаа авахын шинтгэлийг хийх ёстой. Шинтгэлийн хүрээнд бол одоо 2013 оны 4 сарын 15-наас бүх хуулиуд нь бол жигдрээд хэрэгжээд эхэлсэн. Одоо ингээ 3 дахь жил нь болж байна. За ямар үр дүн гарч ийнэ гэхэд бид нар өнгөрсөн жилийн судалгаагаар манай иргэдийн одоо 60.1% нь шүүхд итгэнэ гэсэн байна. За дээр нь нэмээд яг шүүхээр үйлчлэгээ авч байгаа хүмүүсийн бараг 84% нь одоо шүүхд итгэнэ гэдэг. 60.1 гэдэг нь болохоор ер нь одоо нийт иргэд шүүхээр үйлчлүүлдэг иргэдэд үед яригдж байгаа. Яг үйлчлүүлдэг иргэдэд үгдэх юм бол итгэдэг итгэл 84-оор ороод ирсэн. Энэ бол үндсэндээ бол шинтгэл явагдсан байна гэдэг маш тод жишээ. За шүүх өөрөө ингээд иргэдийн итгэлийг аваад тэгээд дээр нь шүүх өөрөө шудраг ёсны яг одоо юу гэдэг гол хамгаалагч болоод ирэхээр таны одоо ярьж байгаа энэ асуултанд шууд хариулж болно. Өөрөөр тэр шүүхээр очиод өөрийнхөө одоо эрх ашиг хамгаалуулах те өөрийнхөө хохирлыг барагдуулах байгаа иргэдийн хувьд бол үндсэндээ бол шүүхийн хамгаалалт найдвартай болж байна гэсэн үг.
За бид нэр ганцхан зүйлийг хэлээд өөрөө санаа Ер нь дуусгая. бол одоо шүүхийн шинэтгэлд шүүхэд итгэж байгаа иргэдийн итгэл гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу гэсэн үг вэ? За түрүүн бас тэр 5 зүйл дотор бол бий болж байна. 5 зүйл дотор баг нэгд нэг мө хоёрд нэгэд 2 3 хэл л дээ. Би тэн дээрс нэмээд хэл. Ялангуяа хоёрдугаарт нь иргэдийн хяналтанд оролцох тухай ярьлаа шүү дээ. Тэгэхээр сүүлийн 3 жилийн хугацаанд бол өсөндөө шүүхийг яаж ил тод болгох вэ? Яаж иргэдтэй нээлттэй болох вэ гэдэг маш их ажилласан. Одоо шүүхийн шийдвэр, шүүх хуралдаан, шүүх бүхэлдээ иргэдийнхээ өмнө хаалгаа нээсэн. Шүүхийн ямар шийдвэр, шүүх хуралдааны ямар ч явцыг одоо иргэд харах. Дээр нь одоо онлайнаар ажиглах, хэрэгээ одоо зайнаас одоо ингээд хэрэгийнхээ хөдөлгөөний мэдээллүүдийг авах гээд маш олон зүйл нээлттэй болцсон. Энэ байдал бол иргэдийнхээ итгэлийг зэрэгэд их чухал үүрэг үүсгэснийг би харж байгаа. Яг гоо дээр нь цаана маш олон хүчин зүйлүүд байгаа. Эвлэрүүлэн зуучлалын асуудал байна. Иргэдийн төлөөлөгчийн асуудал байна. За дээр нь шүүхийг бид дагнууллаа гэдэг юм уу. Маш олон хүчин зүйл бүгд нийлээд иргэдийнхээ итгэлийг сэргэхэд бол нөлөөсөн. За хамгийн сүүлд нь хэлэх юм бол бид бас өнгөрсөн хугацаанд шүүгчийнхаа эдийн засгийн баталгаа буюу цалингийн асуудлыг бас шийдсэн. Энэ их том амжилт байсан гэж би харж байгаа. За прокурор. За хохирогчийн эрхийг хамгаалах асуудлаар гэхээс илүү шинтгэл их том нэг зорилго тавьсан. Хохирохгүй байх хэрэгтэй. Хохирсон хүний эрхийг хамгаалж эрх ашиг нөхөн сэргийх хэрэгтэй. За тэгэхээр энэ хүрээнд шинтгэлийн ажил хийгдсэн, зорилго тавигдсан. Одоо цаашаа бид нар энийг гүйцээх ёстой. Гэмт хэрэг ер нь нийгмийн аливаа сөрөг үзэгдэл чи өөрөө даймжрах зүй тогтолтой байдаг. Юу хэлээд байгаа юм гэхээр өнөөдөр хин нэгэн хүн хууль бусаар мод бэлтгэдэг, модны хулгай гэдэг гэмт хэрэг хийж байна. Бид нар одоо хамаг мод огтлоод дууслаа. Асар өндөр зохион байгуулалттай модны хулгайчтай болчихжээ. Сансрын холбооны утастай. Хоорондоо сүлжээгээр харьцдаг гэж ингэж ярьдаг. Гэтэл үнийн хэрэг дээрээ тэрмэн өнөөдөр гэмт тийм зохион байгуулалттай болчихоогүй. Тэр гэмт хэргийг үйлдэхийнхөө өмнө тэд нар хууль бус жижиг зөрчлүүдийг ахуй хүрээнд өөрийнхөө модны хэрэгцээг хангах гэж хийж байгаад цаашдаа энэ нь үйлдвэрлэл бизнесийн шинжтэй босно л хэрэг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гэдэг нь ингэж даймжирч явж ноцтойдоо хүрдэг. Бид нар гэр бүлийн хүчирхийллийг үл тоогоод хайснаас болоод дараа нь ноцтой хүн амны хэрэг жоохон хүүхдээ хүртэл зодоод алах хэрэг гардаг. Ийм учраас шинтгэл хийхдээ хамгийн эхлээд бид нар энэ гэмт хэрэг гэдэг нийгмийн үзэгдлийн зүй тогтолыг нь олж хараад тэгээ үүнийг таслан зогсоохын тулд эрүүгийн хууль үүний өмнө тэр ялимгүй жижиг зүйлтэй тууштай тэмцэж чадах зөрчлийн хуулийг баталсан байх жишээтэй. Тэгээд энэ жижиг модны хулгай, жижиг гэр бүлийн ахуй хүрээний хүчирхийлэл, жижиг гэж бид нар тоохгүй хайдаг зүйлээ хариуцлагатай, хуультай болгосон. Энийний араас хууль сахиулагчтай ажилуулахын тулд хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийг баталсан. Ингээд энэ үзэгдэл мэдээж бид нар 100% хэн чадахгүй ард нь ноцтой гэмт хэрэг гарна. Үүнд нь эрүүгийн хуулийг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг гаргалаа. За яг таны хэлдэг яг тэгээ хохирцсон хүн дээр юу юм бэ? Сая Тэмүүжин гишүүний хэлснээс гадна жишээлбэл эрүүгийн хуульд юу орсон бэ гэхээр гин бурууга хүн хүлээвэл тэр хүний хохирлыг төлөвл хариуцлагыг хөнгөрүүлэх механизм бид нар суулгаж өгсөн байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүн за нөө гэмт хэрэг гарчхаж тэгвэл тэр гарсан гэмт хэрэг дээр бид нар ямар зүйлүүдийг хийх вэхээр хохирлоо төлж чадахгүйг нь хохирлын сангаас төлөвлөнө. Тухайн гэмт хэрэгтэй гэмшээд би заавал одоо өндөр хатуу шийтгэл авахгүй байх боломж байна уу? Энэ учруулсан хохирлоо хор уршгаад төлж арилгавал боломж байна уу гэвэл хуулинд боломжийг зааж өгсөн. Энэ бол ямар тодорхой боломж байна? Эрүүгийн хуулийн хохирлоо барагдуулахаар ямар байдлаар одоо ялыг хөнгөрүүлэх гэх юм уу? Тодорхой зохицуултаар уу? Тий, тодорхой зохицуултаар өөрөөр хэлбэл ялимгүй хөнгөн 1 жил хүртэл хорих ялтай гэмт хэрэг үйлцсэн хүн хохирлоо төлөвл эрүүг хариуцаж чөлөөлнө. Ялаас чөлөөлнө. Гэтэл бүр ноцтой гэмт хэрэг үйлцсэн жишээлбэл 20 жил хүртэл хугацаар хорих ялтай гэмт хэрэг үйлцсэн хүн байвал тэрний оногдуулж болох ялын дээд болон доод хэмжээний 4/3-аас нь бага хэмжээгээр ял оногдуулахар заасан багч. Өөрөөр хэлбэл тэр хүн 10 жилийн хорих ял авах байсан бол тэр хүн 6 жилийн хорих ял авч болно. Тэр хүн хохирлоо төлсөн байх хэрэгтэй. Гэх мэтээр бүхэл төрлийн гэмт хэрэг дээр учруулсан хохирлоо төлөх юм бол тэрний хариуцлага ял шийтгэлээс нь хөнгөрүүлж багасгаж болохоор заасан. Хохирлоо төлөхгүй л өндөр ял шийтгэл авна. Хохирлоо төлөх юм бол хохирсон хүний хохирлыг мөнгөн хэлбэрээр төлнө гэсэн үг үү? Тухайлбал ямар одоо ял эдэлж байгаа хүн хэдийн хэмжээний төлбөр төлөх ч гэдэг юм уу? Тодорхой залт байна. Шүүх тэр хүнд учирсан хохирлыг мөнгөөр буюу төгрөгөөр илэрхийлэхэд хэмжээг нь тогтоож өгнө. Өөрөөр хэлбэл шүүх хурлын үед чи ийм юмар хохирсон байна.
эд хөрөнгөөр хохирсон байж болно. Эрүүл мэндээр хохирсон байж болно. Тэгээ яалттай байл өнөөгийн нийгмийн зүй тогтол. Эрүүл мэндээр хохирсон хүнд ямар нүдийн салгаад өвөлттэй биш. Түүний эрүүл мэндийг нөхөн сэргийх шаардлагатай тэр төгрөгийг л гаргуулж авах хэрэгтэй. Тэхийн тулд шүүх тэр хүний төлөвлөл зохих хохирлын мөнгөн дүнгээр илэрхийлэх хэмжээг тогтоож өгнө гэж заасан. Тухайн үнийг зөвшөөрөөд төлөх юм бол оногдуулах ял шийтгэл нь хөнгөрнө л гэсэн үг. Ийм байдлаар би юу хэлэх гээд байна вөхөр эрх зүйн шинтгэлийн ажил хийгдсэн. Өмнө нь тэр жижиг ялимгүй зүйлээ тоож харахгүй явж байгаад тэрний төлөө хариуцлага хүлээлгэхгүй явж байгаад даймжруулаад ноцтой хохиролд учраад хүрдснийхэн дараа тэмцдэг байсан бол бид нар яах гэж энэ 220 гаруй хуулиудын зөрчлүүдийг нэгтгэж зөрчлийн тухай хууль гэдэг ийм хууль гаргасан бэ гэвэл энийг баг дээр нь дамжирхаас өмнө таслан зогсоох гэж байна. Зарим төр ноцтой хор уршигт хүрэхгүйгээр утсан сэргийлэх гэж байгаа л хэрэг. Тэгээд араас нь бол нэгэнд гэмт хэрэг учруул саяны зарчмаар хохирлын төлөвлөхөөр мөн төрөний Тэмүүжин гишүүнээс зарим төр тохиолдолд гэмт хэрэгтэн хохирлын төлж чадахгүй байж болно. Тэгвэл бид нар улсаасаа гэмт хэрэг гаргуулахгүй байж чадаагүйхэн төлөө хохирлын сангаасаа хохирлын төлөх ёстой. Ингээд нөгөө гэмт хэрэгтэнтэйгээ хариуцлага ял шийтгэлээ ярьж явах үедээ тэр хохирлоо гаргуулж авах ёстой л гэсэн ийм зарчмаар хуулиуд. Шүүхийн байгууллагууд одоо хохирол барагдуулахад жишээлбэл мөнгөний төлбөрийг юуг харгалзаж ямар нөхцөл байдлыг илүү одоо авч үзэж тогтооно гэсэн үг. Яг нь ерөнхийдөө хохирлын асуудал бол иргэний хуулийнхаа журмаар шийдэгддэг. Иргэний хууль дээр бол эд хөрөнгийн гэдэг юм уу эсвэл эд хөрөнгийн бос хохирлынхаа асуудлыг голдоо юу гэдэг хорхч тал нь нотлого баримтаа гаргадаг. Эрүүгийн хэрэг дээр бол прокурорын зүгээс бас тэр хохирлын хэмжээ гаргаад ирдэг. За энэ асуудал дээр нь шүүгч бол шийдвэр гаргаж байгаа. За одоо бидний хувьд ямар бэрхшээлтэй асуудал байна хэр зэрэг сая шүүгийн зарим одоо процессын хуулиудаар зарим шийдэгдлээ л да. Тэр бол хамгийн гол нь тэр нотлого баримтыг бүрдүүлэх, үнэлэх, тэр шинжээчийн дүгнэлттэй холбоотой энэ асуудал байгаа. Дээр нь энэ ч мэс өөр зардал шаарддаг ажил. Энэ дээр бас шүүхийн байгууллагын хувьд бас тэр холбогдох зардал мөнгөний шийддэг. Тэр одоо механизмуудыг бол энэ процессын хувьд бол бас төлөвлөөр сая бол тодорхой хэмжээнд шийдэд өгчлээ л дээ. Түүнээс шүүх бол одоо яг шууд тэр хохирлыг өөрөө шууд тогтоохгүй ш. Хамгийн гол нь талуудын хэрэг орлогч талуудын өөрсдийнх нь гаргаж байгаа нотлого баримт тэдний мэтгэлцээ үндэслэлээр л үнэлж гаргадаг. Хамгийн гол нь тэрийг ойлгодог, зөв шийддэг тэр шүүхийн хүний нөөц ялангуяа бид шүүхийг яагаад дагнуулад байх юм гэр зэрэг яг энэ чиглэлээр мэрэгсэн одоо хуульчтай бид нар шүүхтэй ажиллаж тухайн одоо хэрэг маргааны илүү үнэн зөв шийддэг тийм зүйлээр явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ талаар бол тодорхой хэмжээнд ахламууд хийгдсэн. Монгол улсын хэмжээнд бол захиргааны, эрүүгийн, иргэний гэдэг ийм дагнсан шүүхэн тогтолцсон. Үндсэндээ бүх шатанда бүрдчихлээ л да. Тэгэхээр засгийн газрын хувьд бол одоо хохирол барагдуулах санг ямар зарчмаар яаж байгуулна гэсэн үг үү? Ер нь одоо хохирлын сангийн гол эрх үүсвэр юунаас бүрдэх юм? Тодорхой боломж байна. Хохирлын сангийн тухай хууль тусгайчлан хуулийн төсөл яваад тусгайчлан тэрэн дээр бүрдүүлэх асуудлууд явж байгаа. Тэгэхээр энэ гэмт хэрэг зөрчлийн улмаас одоо хураагдсан тэрний торгуул хүү за тэгээ хураагдсан эд хөрөнгийг одоо зарж борлуулсны орлогоор энийг санхүүжүүлнэ. Энэ нь бол ингээд бүрдээд ингээд байж байгаа тохиолдолтой бол яг үхээр түрүүний ярьдгаар нөгөө хохирчийн хохирлыг төр урдчилж барагдуулаад өөрөөр хэлбэл тухайн тэр гэмт хэрэгтэн ч юм уу эсвэл хүнд хохирол учруулсан этгээд тэрийг нөхөн төлхийг хүлээж одоо хүнийг давхар хохирох биш урдчил тэрийг барагдуулаад одоо хохирол багтаагаар барагдуулаад дараагаар нь тэрийг нөхөж авах журмаар зохицуулагдахаар хуулийн тусгагдсан байна. Санг хэдийнээс одоо яг үйл ажиллагааны эхлэн одоо хууль маань яг нөгөө батлагдаагүй байгаа учраас тийм энэ бол улсын хурал дээр нэгдүгээр хэлцүүлэг яваад дууссан одоо 2 дугаар орох байж байгаа. Төрөүний зарчмал да. Өмнө нь бол одоо ингээд одоо Улаанбаатарчууд бас заримдаа ингээд бүхнэлээ хар байж байгаа нэг нөхцөл байна л да. Энэ тэнд машин тавихаар машин ачаад эсвэл торгоод нь штэ. Тэгэнгүүт тэр торгож байгаа мөнгө хааш орж байгаа вэ? Тэнгүүд тэр мөнгө өөрөө нэг том төсвөрөөр ороод алга болчих. Гэтэл ухаалаг байдлаар шийдэж байгаа улс орнуудын туршлагаар ингээ харахаар яг иймэрхүү байдлаар зөрчлийг торгож байгаа мөнгө хэн нэгэн албан тушаалтны эсвэл төрийн өөр бодлоор орж болохгүй. Энэ бол эхлээд тэр зөрчлийг арилгах чиглэсэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зарах хэрэгтэй. Хоёрдугаарт магадгүй ийм зөрчлүүдээс болоод одоо автовар юм уу янз бүрийн асуудлууд гараад тэнд хохирсон байгаад тэр хохирлыг барагдуулах тогтолцоор шилжих хэрэгтэй. Ийм байдлаар энэ мөнгө чинь хүн торгож төр орлого олдог биш торгосон мөнгө өөрөө гэмтрээс урьдчилан сэргийлэх зөрчлийг
арилгах эсвэл тэрний улмаас хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах чиглэл рүү явж явах хэрэгтэй. Гэхдээ зөрчил гаргасан энэ хохирол барагдуулах сан нэг шийдэж байгаа учраас би бас хохирлоо барагдуулахгүй байхгүй гэж ойлгох байхгүй. Буцаад тэр хүний төсөл торгуулийн эсвэл шийтгэл аваад аваад хоригдсан бол тэр үедээ ажилласан ажлын орлогыг нь буцааж авах байдлаар сан буцаж өөрөө их усүрээр ингээд хөгжиж явах хэрэгтэй гэдэг энэ зарчмыг хэрэгжүүлэх гэж. За тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх хуулийн хүрээнд тэгсэн үзэл баримтлалын нэг гол суур зохицуулт бол ер нь хохирогчийг хамгаалахтай холбоотой тогтолцоог бүрдүүлсэн гэж ойлгож байгаа. Тухайлбал ямар тодорхой бодиттой өөрчлөлт гарна гэсэн үг. За одоо сүүлийн 6 жилийн байдлаар гэр бүлийн хүчирхийлэлээс болоод 90 хүн 80 гаруй хүн 90 хүн нас орчоод байна л да. Тэгээд жил болгоно л 20 хэдэн хүн нас ордог. Тэгээд энэ байдал юуг харуулж байна вэ гэхээр эрүүгийн хууль байна уу байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль байна уу байна. Гэхдээ хаагур нь хүний амнаас алга болоод байгаа юм тийм ээ. Ягаад хаагур нь одоо хүний амнаас гээгдээд байгаа юм бэ гэдэг асуулт бол гарч ирнэ. Тэгээд бид нар одоо бүтэн 12 жилийн турш 19,600 хүнд үйлчилсэн байна л да. Тэгээд тэр болгоны бүх хуулийн байгууллагын шатаар явхад ямар одоо асуудалтай тулгарч байгаа нөхөр дандаа тогтолцооны асуудал байгаа юм. Тэрний юу гэхээр 2 дугаар стандартын асуудал. Хэрвээ үнэхээр төр хүний амнаас эрүүл мэндийг хамгаалах ёстой юм бол яагаад гэр бүлийн орчинд байгаа хувийн энэ дотн харилцаанд байгаа хаалттай хаалганы цаана байгаа тэр хүмүүсийн амнасыг хамгаалж чадахгүй гэмт хэрэгч биш зөрчилч биш зүгээр нөгөө иргэний хоорондын маргаан болоод хайчихсан жижиг зөрчилгээд хайчихсан энэ байгаа тогтолцоог өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй юм байна. Зөвхөн гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийг дангаар нь өөрчлөлт бол нэмэргүй юм байна гэсэн одоо тийм сургамжийг авсан өнгөрсөн 12 жилийн хугацаанд. Тийм учраас яах вэ гэхээр хамгийн түрүүнд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж тодорхойлох. Хэрвээ үнэхээр үндсэн хуулиар хүний амнаас хүн одоо тэрийн хамгаалтанд байх ёстой юм бол тэр нь годамжинд хэрвээ хэн нэгэн хүн задулчих юм бол гэмт хэрэг болчдөг. Гэртээ хамгийн ойр дотныхаа хүндээ задулчих юм бол гэмт хэрэг биш болчдөг. Ийм нэг байдлыг өөрчлөхгүй бол 3 зам хүлээгээд байна л да. Төгсгөл тавилан гэж хэлж болно тий. Нэг нь бол яах вэ гэхээр гэр бүл салж байна. 5 гэр бүлд салсан одоо гэрэлтээс цуцлуулсан 5 гэр бүл дотмын нэг нь хүчирхийлэл гэж байгаа. Гэхдээ бүр нарийн аваад үзэх юм бол баг 3 нь байгаа даа. Нөгөө нэг зам нь ямар зам тавилан өгч гэнэ вэ гэхээр хохирогч одоо 6 жилийн хугацаанд гэрэн хүн нас орчиж байна тий. 3 дахь зам нь юу вэ гэхээр байнгын хүчирхийлэл дарамтнд байсныхаа улмаас хүчирхийлэл үйлдэж байгаа хүнийхээ амь насыг хөнөөчж байна. Сая гэтэл 2 залуу бас аавынхаа амь насыг хөнөөчсөн хэрэг гарч байна шүү дээ. Тэгэхээр энэ мухардмал байдалд орсон энэ арга замыг энэ одоо мухардлыг гэтлэхийн тулд яах вэ гэхээр одоо шүүх, прокурор, цагдаагийн өдөр тутам барьж байгаа хуулиудад нь гэр бүлийн хүчирхийллийн онцлог эмзэг хохирогчийг хамгаалах тогтолцоог суулгаж өгөх хэрэгтэй юм байна. Зохицуултыг гэж үзээд тэгээд хамгийн эхнээд гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг болж ирж байгаа. Тэгснээрээ бол 2 дугаар стандартыг халж байна тийм ээ. 2 дахь нь болохоор яг хөө нэгэнт гэмт хэрэг болсон юм бол гэр бүлийн хүчирхийлэлтэй харилцааны онцлогоос шалтгаалаад хэлбэршүүлсэн богино хугацааны процесс үйлчлэхээр болж ирж байна. 3 дахьт нь бол яг нөгөө хэргийн халуун газар очиж байгаа цагдаагийн ажилтан бол одоо дуудлага ирлэхэд хулгайн дуудлага төрүүлж явдаг гэдэг хандлага бол нэлээд байсан шүү дээ. Гэтэл хүний амнаас эрүүл мэндтэй холбоотой дуудлагад очихгүй байсаар зөндөө олон хүн амнасаа алдж байна. Тэгэхээр энэ байдлыг өөрчлөхийн тулд хууль сахиулах ажиллагааны тухай хууль, цагдаагийн ажилтан гэр бүлийн хүчирхийллийн дуудлага, хүний амнаас эрүүл мэндтэй холбоотой дуудлагад даруй очино. Очиод цагдаагийн ажилтны одоо нөхцөл цагдаагийн ажилтан бол аюулын зэрэг ямар вэ нөхөрч чинь. Хэрвээ өндөр байх юм бол одоо шууд нөгөө эрүүгийн хэрэг үүсгээд цаашаа нөгөө тэр хэрэг нь богино хугацаанд шийдэгдээд явхаар тэгээд бас шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд юу орж батлагдсан бэ гэхээр зөвхөн одоо тэр нөгөө нэг хариуцлага хүлээлгэхэд орхих нь бол одоо гол биш юм аа. Яагаад гэвэл хариуцлага бол шаталсан байх хэвээр. Хариуцлага бол яг гэр бүлийн харилцааны онцлогт нийцээд бас ялгамжтай байх хэвээр гэдэг тэр нөгөө ямар тохиолдолд албадлагын арга хэмжээ болох юм? Ямар тохиолдолд хорхоос өөр төрлийн уулзах болон уулзахаар оролцохыг хориглох, хохирчийн байнга очдог газраар очихыг хориглох тийм ээ. Ямар тохиолдолд хорих ял өгөх юм бэ гэдэг тэр нөгөө ялгамжтай ял албадлагын арга хэмжээг яаж одоо шүүхийн шийдвэрийг яаж хэрэгжүүлэх юм бэ гэдэг тэр нарийн процедурыг
бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд зааж өгсөн. Хохирогчвол одоо ямар нэг байдлаар эрсдэлгүйгээр аюулгүйгээр хамгаалагдах боломж бүрдсэн гэсэн үг юм. Одоо бүх одоо юун дээр хэрэг бүртгэл мөрдөн байцаалт шүүх тийм ээ шүүхийн шийдвэр гарсны дараа ч гэсэн хамгаалагдах боломж бүрдэж байна. За тэгэхээр оюутнуудын төлөөллөөс бас санал сонсъё. Асуулт асуух бас боломжтой албаны хүмүүс. Ер нь бол одоо хохирогчийг хамгаалахын тулд эрх зүй ямар тодорхой зохицуултыг өнөөдөр хийж чадсан гэж ойлгож байна. Ер нь хохирогчийн хохирлыг барагдуулахтай холбоотой ямар тодорхой механизм байж үр дүн төрнө гэж ойлгож байна. За, санал айлгүй. За, чөлөөтэй ярьж байна. За, өөрийгөө танилцуулаад. Та бүхний өнөөдрийн өнөд мэндийг хүргэе. Тэгээ туйлсан Монгол хуульцсан сургуулийн 2 дугаар курс байт юм аа. Тэгээ түрүүн ярьлаа хохирогчийн эрх ашиг энэ хамаасан хэрэгцэн зохицуулалт айгүй их сайн орж өгсөн гээд энэ нь болохоор айгүй сайн хэрэгтэй байсан зохицуул гэж бодож байна. Яг нөө гэр бүлийн хүчрхийл болохоор айгүй их гараад хүүхдийн эрх ашиг айгүй их хөндөгдөж гин гээд тэгдэг. Тэгээ бага насны хүүхдүүд л ерөнхийдөө айгүй их эрх ашиг хөндөгддөг гэж бодож байна л та. Тэгээ тэр хүүхэд болгон дээр яг хурч очиж болтгүй зохицуул байхгүй хаа тэр зохицуултыг оруулж ирсэн үнээр сайн зохицуул тасан гэж үзэж байна. За, өөрөө нь та. За, сайн байцгаана уу? Би Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн 3 дугаар курсын оюутан. За, эрхчүүн шинжилгээний талаар бол ерөнхийдөө хохирогчийн нөхөн төлөх тий хохирлын нөхөн төлөх талаар бол нэгэн сайн зохицуултыг бол хийж чадсан гэж үзэж байгаа. Яагаад гэх юм бол одоо төрөөс хэрвээ хохирлыг нөхөн барагдуулж чадахгүй байх юм бол төрөөс эхлээд юучсан хохирлыг нөхөн төлүүлдэг. Тэгэхэд урд нь болохоор хохирогч хохирлаа гэхэд хохирлыг нь яг хэн барагдуулах нь тий нөгөө нэрөө барагдуулж чадахгүй байх юм бол тэр хүн хохироод үлддэг. Яг тийм механизмарууд явж исэн. Тэгээд мөн шинжлэгдсэн хуулиудаар сэтгэл санааны одоо гим хорын талаар бол нэлээд зохицуултуудыг бол бас шинжилгээ хийж өгч чадсан. Энэ нь болохоор бас хуулиудад маань нэлээд том шинжилгээг авчирч чадж байгаа л гэж үзэж байгаа. Тэгээд энэхүү одоо шинжилэл маань цогц бодлогоор буюу хид хідэн үе шаттайгаар явж байгаа нэлээд том алхмын буюу эхний алхмыг тавьж өгч чадсан ийм томоохон шинжилэл болсон гэж үзэж байгаа. За, өөрөө за тийм. Өгшбоноо шилжүүл. За, сайн байцгаана уу? Хууль зүйн сургуулийн 2 дугаар курсын оюутан. Юуны өмнө хэд хэдэн зүйлийг тодруулах шаардлагатай болов гэж бодож байна. Сайн хууль бол гарч болдог. Тэр хууль нийгмийн судалгаан дээр үндэслэсэн хэрэгцээтэй тийм хууль гарч болдог. Энэ дэр нэг асуудал байдаг. Сайн хууль гардаг, хүн дээр очиод ундаг. Түүнийг хэрэгжүүлж байгаа хүн дээр очиод ундаг. Энэ дээр ямар асуудлыг тодруулах шаардлагатай юм бэ гэхээр яг тухайн хуулийг баталгахад чиглэсэн, хэрэгжүүлэхэд чиглэсэн тэр боловсон хүч нь өнөөдөр Монгол улсад хангалттай байгаа юу? Тэр хуулийг сурталчлах ажил, хуулийг хэрэглэх, тэр боловсон хүчнийг бэлдэх ажил хэр шатандаа явж байгаа. Эрх зүйн шинтгэл, хуулийн шинтгэл ер нь тавьсан зорилгынхоо хэдэн хувьд хүрсэн бэ гэж энэ зүйлийг бас тодруулахыг хүсэж байна. Бас нэг эрүүгийн процессын хуулийн хүрээнд яригдж байгаа хувьд зөвхөн хохирогчийн эрхийг хамгаалахыг ярилдаггүй. Гэмт хэрэг гэдэг зүйл бол хохирогч буюу одоо ялтан хэрэгтэн гэдэг зүйл яригдж байгаа. Тэгэхээр хэрэгтнийг олон сар жилийн турш мөрдөн шалгадаг, залхаадаг. Энэ үр дүнгээс болж тухайн хэрэгтэнд ямар нэгэн байдлаар хилмигдүүлэгч тийм үү процессын хувьд ямар нэгэн асуудал гардаг. Энэ дээр эрүүгийн процессын хувьд гэмт хэрэг үйлцэн этгээд чиглэсэн ямар зохицуулт орсон бэ гэдэг зүйлийг асууж. Тэгээд бас нэг зүйл ярьж байгаа гэхээр эрүүгийн эрх зүйн шинтгэл, шүүхийн шинтгэл гэдэг зүйл хийгснээрээ үр дүнтэй гэж үзэж байгаа. Зөвхөн онлын хүрээнд гадаад улсад ийм байдаг, түр ийм үүрэгтэй оролцох ёстой гэдэг зүйлийг ярьдаг байсан бол өнөөдөр амьдрал дээр энэ зүйл маань хэрэгч үндэстэй болсон гэж хөндлөнгийн зүгээс л үзэж байгаа. За, алууныхнаас сая оюутнуудын бас үндсэн асуудалтай холбоотойгоор үнэхээр тайлбарлах чухал хоёр асуудал. Ер нь бол аливаа маргаанд хоёр тал байдаг. Аливаа маргаанд. Тэгээд зөвхөн нэг тал дээр нь ач холбогдлогоор нэг талыг нь хамгаалах тогтолцоо хийх тусам нөгөө тал нь хууль бус аргаар өөрийгөө хамгаалах гэж оролдож эхэлдэг. Эсвэл энэ хуулийн тогтолцооны нөгөө талд ялгарлаж үлддэг. Тийм учраас нэг талд хохирогч байхаас гадна нөгөө талд энэ хүнийг хохироосон гэж буруутгаж байгаа хүн өөрөө үнэхээр энэ үйлдэл хийсэн үгүй юу гэдэг чинь бас бодиттой шудраар нотлох ёстой шүү дээ. Манад бол одоо бол энэ эрүүгийн процессын хуулиудыг шинжлэхтэй холбоотой ямар асуудал үүссэн бэ гэхээр бид бол хуучин Вишинскийн гэж ярьдаг. Гэмт хэрэгээс үүнийг хүнээр өөрөөр нь гэмт хэрэг нотлох гэж оролддог. Ингэж нотлохын тулд яадаг вэ гэхээр энэ хүнийг хамгийн түрүүнд юмны түрүүнд барьж хорж байгаад
цагдж хорж жагаад айлгас хүрдүүлж жагаад үннийг нийлүүлнэ гэдэг ийм баримтлал байсан. Гэтэл нэг нөгөө хэлэхэд эрхчлөөгөө хязгаарлуулаад баригдаж хоригдоод айлгаж айдас автсан хүн энэ айдасаа айж худлаа юмыг хүлээн зөвшөөрсөн эсвэл үннээсээ гэмт хэрэг ярьсан уу гэдгийг бид ялгаж чадахгүй. Ийм алдаатай байдалд хүрэхгүй тулд юу хэрэгтэй вэ гэхээр илүү ухаалаг соёлт хүний эрхийг одоо хүндэхгүй арга хэрэгслээр биднээс энэ гэмт хэргийг нотлох ёстой болж гэлж. Гэмт хэрэг шалган илрүүлж тогтоох ёстой болж гэлж. Тэгэхээр бид бол энэ байцаалтын буюу Вишинскийн аргасаа салаад орчин үеийн байцаалтай бишээ үйл ажиллагаагаар нотлдог процесс дотор нь асуудлыг нотлдог. Нотлох баримтууд нь илүү цаасан дээрээ биш те өөр орчин үеийн шинжилгээ ухааны олдууд технологиудыг тэр аргуудыг хэрэглэдэг болж хорих хэрэгтэй болж гэлж байна л да. Тийм учраас энэ процессын хуулийн нотлох онолын аргачлал нь бол өөрчлөгдсөн. Дээр нь энэ гэмтрийг илрүүлж одоо шүүхэрд явуулах гэж байгаа энэ процесс наривчлан хуульчлагдаж эхэлсэн. Дээр нь зөвхөн энэ процессын хууль биш. Төлбөрийн чадваргүйгээсээ болоод гэмтрийг буруутгаж байгаа боловч өөрөө мөнгөгүйгээсээ болоод шудрагсны жинлүүрийн өмнө өөрөө очиж чадахгүй байх тохиолдол байдаг. Хууль зүйн тусалц авч чадахгүй байх тохиолдол байдаг. Монгол улс дэлхийд бараг тэргуун туршлагаар үнэлэх хэмжээний төлбөрийн чадваргүй ялдагдагч хууль зүйн тусалцаа үзүүлэх тусгай тийм төрийн чиг үүрэг бүхий байгууллагыг байгуулсан. Улсын өмгөөлөгчдийг бий болгож өгсөн. Тэгээ сая зүгээр харьцангуй ингээд сулгаа гараад үзэхэд нийт эрүүгийн хэрэгт одоо шалгагдж байгаа энэ хүмүүсийн нэлээд өндөр хувь нь энэ улсын өмгөөлөгчээр буюу хууль зүйн тусалцаа авсан. Үндсэн хуулийн дээр бол хууль зүйн тусалцаа авах хэрэгтэй гэж заасан. Энэ эрхээ мөнгөгүйгээс болоод эдэлж чаддгүйс маш олон хүмүүс байсан юм бэл. Тэгэхээр энийг биднээс бас шийдэж яах гэдэг чинь өөрөө нэг жинлүүрийн хоёр талын харьцангуй тэнцвэртэйгээр шүүхийн өмнө очих боломжийг нээж өгч юм гэсэн. Тухайлбал ер нь эрүүгийн хуулийн шинжилгээний хүрээнд ялын бодлого ерөнхийдөө ямар байдлаар өөрчлөгдсөн гэж хэлж байна. Чангарсан уу, хөнгөрсөн үү? Эсвэл одоо зөвхөн хорихгүйгээр бусад хэлбэрээр одоо бас шийтгэл ногдуулах хэлбэрүүдийг яаж оновчтоод эрүүгийн хууль тогтоомжийн хамгийн том шүүмжил бол энэ бол шорондсон гэдэг. Юм л бол хүнийг хорин гэж. Тэгээ шоронд явсан хүн нь болохоор би нэгэнт шоронд орсон юм чинь тэрний төлбөрийг төлөөд яах юм гэдэг нөгөө өшигсөн хандлагаараа буцаад үлддэг. Тийм л байсан. Тэгэхээр одоо бид бол энэ хандлагыг өөрчлөхийн тулд хоригоос өөр төрлийн ямар ялуудыг оруулж ирэх вэ гэдэг шинэ төрлийн ялуудыг оруулж ирсэн. Жишээ нь би зүгээр хоёрхан одоо философийн ялгаа л да. Өмнө нь одоо үйлчилж байгаа эрүүгийн хуулийн дээр албадан хөдөлмөрлүүлэх гэж ялгаа. Шинэ эрүүгийн хуулийн дээр нийт тустай ажил хийх гэж ялгаа. Ялгаа нь албадан хөдөлмөрлүүлэх гэхээр хүчээр тэр хүний хөдөлмөрлүүлэхдээ хэн нэгэн даргын байшин бөрүүлж болж байгаа байхгүй. Гэтэл нийт тустай ажил хийлэгдэх болгоод ирэхээр энэ хүнийг хөдөлмөрлүүлж болно. Гэхдээ тэр хөдөлмөрлөж байгаа нь энэ хүнийг хөдөлмөрийн мэрэгчлээ болоход те дахин нийгэмшгэд дээр нь нийтийн ашиг сонирхолд хэрэгтэй одоо хөдөлмөр эрхлэхэд хэрэгтэй гэдэг энэ зарчмыг барьж эхэлсэн. Хоёр дахь нь болохоор одоо зорчхыг хязгаарлах ял гэдэг шинэ төрлийн ял орж ирж байна. Заавал хорих биш. Тэ гарт нь электрон одоо хяналтын систем тогтоогоод түрүү гэр бүлийн хүчирхийлэл дээр ирлээ. Гэр бүлийн хүчирхийлэл үлдээд байгаа хүнийг шоронд хийчихээр гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирч дахиад хохирч жоох. Яасан гэхээр ганц ажил хийж орлого олдог гэсэн үнийг шоронд хийчихээр тэр гэр бүл ард орлого болоод үлдчихэж. Эдийн засгийн хувьд хохироо үлдчихэж шүү дээ. Тэрний оронд гав зүгээд таавал ажлаа хийн цалингаа аван гэхдээ цалины цалин гэр бүл рүүгээ явах очино. Танд энэ гав зүүцсэн та энэ хүчирхийлэл үлдээд байгаа тэр хэсэгтээ ойртож болохгүй. Ойртох юм бол тохиол ажиллана. Тэгээд нөгөө шүүхээс тогтоосон дэв журам зөрчсөн учраас таны энэ эрхчлөөтэй байхыг чи өөр зүйлээр биднээс бас шийдэж болно шүү гэхээр хүн бодно шүү дээ. Тэгээд гэртээ очиж хүчирхийлэл хийгээд байх уу эсвэл ажиллаа хийгээд хүүхдүүдтэй хоолны мөнгө өгөхөд бас гэрээсээ нэг тодорхой хугацаанд хол байгаад тэгээд энэ хугацаанд дахиад зөвхөн энэ арга хэрэгслийг хэрэглэхгүй. Нөгөө сургалтанд хамруулна. Ихэнх тохиолдолд гэр бүлийн хүчирхийлэл одоо үлдэж байгаа хүмүүс чинь уураа барьж чаддгүйгээсээ болоод бага насны хүүхдтэй харилцах дадал те зөв эзэмшээгүйгээсээ болоод гэх мэтлээ тэр хүн өөрөө мөн чанараар тийм биш байхгүй юу? Заримдаа өөрт нь хинт зааж өгөөгүй зүйлээс болоод хүчрхийлэгч болж хувираад байгаа учраас тэр хүнийг албатан сургалтанд суулгаж байна. Нөгөө талд нь хохирсон хүнд нь түрүү бас нэг оюутан хэллээ шүү дээ. Сэтгэл санааны энэ дарамт нь зүгээр физиологийн биеийн дарамтаас гадна сэтгэл санааныхаа дарамтаас болоод цочирдаг, айдаг, айцаасаа болоод хий юм хардаг хүүхдүүдтэй өөрөө бас дахиад одоо хүүхдийг эрсдэлтэй байдал оруулах гэдэг байгаа бол тэр хүүний сэтгэл зүйн эмчилгээ үзүүлэх, үйлчлэг үзүүлэх, нийгмийн хамгааллын үйлчлэгээ үзүүлэх гэдэг энэ үйлчлэгээнүүдийг нэг цэг дээр авч шаардлууд бий болж гэлж байгаа. Энэ бүгд ингээд цогцоор нь хийгээд эхлэхээр яг аргагүй дахад нөгөө оюутны саяны асуусан боловсруулч. Тэ?
За боловсон хүчин хэрэгжилтийн асуудлыг дараа нь үргэлжлүүлэх боломжтой баг. Тэгэхээр энэ шүүх прокурорын байгууллагуудын хувьд энэ ялын бодлогын өөрчлөлтийг одоо юу гэж үзэж байгаа? Оновчтой болж чадав уу? За энэ тухай бол их олон жил ярьсан. Эрүүгийнхээ хуулийг өөрчлөе. Ер нь гэмтэрийг одоо шүүдэг энэ юу гэдэг те үрдэн байцаах болон одоо прокурор шүүхийн шатанд дах дээр үйл ажиллагааныхаа журмуудыг өөрчлөе гэж ярьж исэн учраас энэ шинтгэл бол би бол үндсэндээ бол яг зохиц журмаар явлаа гэж харж байгаа. Гэхдээ би энийг зүйлийг хэлмээр байгаа. Ер нь шинтгэлийг яаж хийх вэ? Ямар үзэл баримтлал, ямар бодлогоор хийх үү? Ямар арга замаар хийх үү гэдэг бол өөрөө бас тустай асуудал. Ялангуяа энэ дээр бол бас Тэмүжин гүшин хэлмээр байгаа юм л да. Манай Тэмүжин гүшин бол энийг бас нэлээд манлайлагчдын нэг байсан. Өөрийн гэсэн бодлоготой үзэл баримталтай орж ирээд өнөөдөр энэ шинтгэлийн одоо бас эхний дээр гараа гаргахад их чухал үр гүйцэтгсэн. Тэгээ хууль зүйн сайд байх үедээ ч гэсэн ялангуяа эрүүгийн хуулийг саяны дээр процесс хууль байна. Дээр нь тэр хууль тогтоомжийн тухай хуулийг бас гаргасан. Тэгээ энэ бүх хуулиудыг ингээ зохицоор ингээ гаргаад ирэхэр зэрэг одоо тэрийг хэрэгэлдэг дараагийн үг юм өрдөн байцаа хууль сахиулах гэдэг юм прокурор гэдэг шүүхийн шатанд тэр асуудал одоо яригдад эхэлж байна. 961-ээс ихэнх хуулиуд одоо ялангуяа шүүх дээр хэрэглэдэг олон хууль одоо мөрдөгж эхлэж байгаа учраас тэр оюутан бас түрүүн хэллээ л дээ. Хүний нөөцийн асуудал, энэ сурах асуудлаа яах юм бэ гэж. Тэгээ үүнтэй холбогдуулаад зөвхөн хуулийн сургууль гэхгүйгээр одоо яг практикт ажиллаж байгаа одоо хууль сахиулагчид, прокурор, шүүгчдийг одоо сургах, шинэ хуулийг одоо хэрэглэх одоо дадал эзэмшүүлэх юм том ажил бол хүлээгдэж байгаа. За ер нь бол товчтой дүгнэлт хэлэх юм бол энэ үнэхээр хүлээлт байсан. Гарцаа авахгүй шинтгэлийг хийхээс аргагүй байсан. Энэ шинтгэлийг бол би ямар ч өнөөдөр бол хууль тогтоомжтой хүрээнд бүтэц зохион байгуулалтын хэмжээнд энийг бол хийчлэг шаарад байгаа. Одоо хамгийн гол хувьд л зөв өөрчлөлт. Ялын бодлогын хувьд бол би ч бас энэгээр хувь судлааж байхаа хувьд 2010 онд бас нэг эрүүгийн хууль тогтоомжийг шинтгэх төсөл гэдэг бас судалгаа хийж исэн. Үнэхээр манай энэ ялын бодлого бол буруу байсан. Одоо бол харьцангуй одоо олон улсын жишгээр зөв хандлага руу орж ирсэн. Би бол энэ ялын бодлогын хувьд дээр нь эрүүгийн хуулийн олон суурь зарчмуудыг яг эрүүгийнхээ хууль дотроо тэрийг жинхэнэ хэрэгжүүлэх төр боломжтой байдлаар оруулж өгсөн тийм хувь хүний хувьд их баяртай байдаг. Энэ бол их зөв алхам байсан гэж үзэж байгаа. За Эрдэнэт прокурор ялын бодлогын талаас нь авч үзвэл ерөнхийдөө одоо хүний эрхийг хангах талаас одоо зарчмын хувьд зөв зохицуулт хийгдв. Аль эсвэл бас асуудал байна. За эхлээд нэг урдч тайлбар хэлье. Энэ эрх зүйн шинтгэлийг зарим хүмүүсийн шүүмжилж хэлж байгаачлан гадаад улсыг дураж хийгээгүй. Эрх зүйн шинтгэлийг Монгол улсад сүүлийн 10 гаруй жил хоримтлагдсан бэрхшээл, тулгамдсан асуудлуудыг гаргаж тавьж байгаад түүн дээр хэлсэн судлаачдын санал, практик ажилтнуудын гаргасан шийдэл оновчтой гэж бол хувилбаруудыг хууль болгож гаргаж тавьсан. Би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр сая энэ эрүүгийн хууль, зөрчлийн хууль, хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг батлахад ямар нэгэн гадаадын санаа биш, Монголын хөрсөн дээр байсан бэрхшээлүүд л хуулийн төслийг боловсруулах үзэл баримтлал болсон. Ялын бодлогын асуудал, гэмт хэргийн зөвлөлтчлийн асуудал бүгдээрээ 10-аад жил Монголын нийгэмд хилцүүлэгт байсан. Энэ болохгүй байна, энэ болохгүй байна. Энийг ингэж шийдэе. Ингэж шийдвэл зохистой гэсэн хүмүүсийн саналууд гарсан. Практиктэр асуудлыг аргагүй ирэхэнд өөрсдийн практик болгоод оновчтойгоор зохицуулаад шийдсэн байсан. Тэр болгоныг хуульчилсан. Хуулинд нь ойлгомжгүй байсан зүйлийг дээдшүүх тайлбарсныг шинэ хуулиар хууль болголоо. Хуулинд нь ойлгомжгүй байсан зүйлийг практиктэр журам гаргаад зохицуулаад ирснийг хууль болголоо. Ийм байдлаар шинтгэл хийгдсэн. Юу гэж хэлэх гээд байна вэ? Энэ Монголын нийгмийн хөрснөөс үүссэн шийдлүүд. Яг үүнтэй адилханаар би ялын бодлогыг ийм л зарчмаар томьёос тавьсан. Хитрхийн хатуу хайрцагсан бодлого маань Монголын нийгмийг шороншуулчихлаа. Яах ихийн зураг анх удаага гэмт хэрэг үлдсэн. 5 жилээс дээш хугацаагаар 20 хэл аваад шоронд суулаа. Хэрэг хийсэнгээ шоронд суун. Нэгэн ч шоронд сууж байгаа учраас хохирол төлөгдөхгүй хохирч хохирсон хэвээр үлдэнэ гэсэн энэ тогтолцоог халаачаа гэдэг шүүмжийн дагуу өөрчлөлт хийсэн. Тэгэхээр би энэ ялын бодлого хэрэгжих, энэ ялын бодлого илүү оновчтой гэж үзэх үндэстэй гэж хэлэх гээд. За хүний нөөцийн асуудал дээр мөн би тайлбар хэлчихье. Манай хүний нөөц бий. Манад боловсронгуй хүч хуульчид бий. Тэр хүмүүсийн барьж байгаа хуулинд тэднийг
ухар мөчөд бурангуй юм шиг харагдуулж исэн болохоос биш. Энэ Монголын хуулийн салбарт ажиллаж байгаа шүүгч нар, прокурорууд, мөрдөн бяцагч нар тэнийг хүмүүс биш. Энэ манай ирээдүйд бэлтгэгдэж байгаа оюутнууд ийм чадваргүй хүмүүс биш. Бүгд чадна. Тэдний барих хууль нь тэднийг хүний төлөө уян хатан зөв ажиллахад боломж өгөхгүй л эсрэг. Өнөөдөр Монголын нийгэмд болохгүй бүтэхгүй байна. Энэ эрүүгийн хууль чинь болохгүй байна гэж хэлээд сууж ясан судлаачид багш нар маань одоо тэр шинэ хуулийг заан штт. Өөрсдийнх нь шүүмжилж ингэж өөрчлөл зохино гэж ярьж байсан. Түүний л дагуу энэ хуулийг хийчихсэн. Тэгэхээр би сургалтад өөрчлөлт ороход тийм ч хүнд биш гэж би хэлэх гэж байна. Хоёрдугаарт нь ямар асуудал шинэ хуулийн шинжилгээний хүрээнд хийгдсэн бэ гэхээр бид нар сургалтаар биш журмалж шийдвэрлэх зохих асуудлыг орхицсноос болоод манад их гажуудал гарагдсан. Энийг ингэж хийгээрээ сургачаад яваад өгдөг. Тэр хүн солигдоход дараагийн хүн тэрийг яаж хийхээ мэдэхгүй оцроод. Тийм зүйлүүдийг журамлах ёстой. Энэ журмуудыг гаргахаар одоо энэ эрүүгийн хэрэг хяналт шийдвэрлэх тухай хуультай холбоотой 30 гаруй заавар журам дүрмүүдийг хууль зүйн сайд, ерөнхий прокурор, дээд шүүх боловсруулж батлаж мөрдүүлэхээр заасан байна. Тэгэхээр энэ сургалтаас ч илүү ач холбогдолтой маш олон дүрм журмууд маань хуулиа дагаж гарна. Тэгэхээр энэ асуудал шийдэгдэх болцоотой гэж билж байна. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг одоо гэмт хэргийг бол ерөнхийдөө цаашдаа ялын бодлогын хүрээнд бол ямар тодорхой шийдвэрлүүдийг ногдуулах нөхцөл байдал эрх зүйн хүрээнд бий болж байна гэсэн үг. Хорих юм уу, торгох юм уу? Ер нь ямар төрлийн ялгаанаа хөө? Өмнө нь бол голдоо нөгөө нэг торгочдөг байсан. Тэгээд нэг л карманаас нэг л таванаас гардаг. Тийм учраас яхав гэхээр хуулийн байгууллагад хандж чадахгүй. Хандсан ч гэсэн эргээд буцдаг. Тийм л нөгөө нэг тогтолцоо байсан шүү дээ. Одоо бол торгохоосоо илүү тухайн хүний зан үйл хандлагад яаж нөлөөлөх юм гэдэг тэр нөгөө албадлагын арга хэмжээ гэж байна. Хорхоос өөр төрлийн нөгөө зорчих эрхийг хязгаарлах ял гэсэн шүү дээ, тий. Одоо байнга одоо хүчирхийллийн хохирогч болсон хүний байнга очдог сургууль, ажлын газар, байнга үйлчлүүлдэг тэр дэлгүүрч гэдэг юм уу тэр тодорхой маршрутыг зааж өгөөд шүүх тодорхой газар очихыг хориглож байгаа. Эсвэл яах вэ гэхээр тодорхой хүнтэй уулзахыг хориглож байна. Одоо хүүхдээ байнга зодоод гэмтээгээд байдаг бол хүүхдтэй уулзахыг хориглоно. Тэгээ хүүхдэд зориулсан тусгаалсан хамгаалтыг бий болгож байгаа юм л да. Жишээ нь хамгийн хайртай эсвэл асрах халамжлах ёстой эцэг эхийн хүүхдийг амнаас эрүүл мэндийн эрсдэлд учруулад байх юм бол хүүхдийг төр тусгай хамгаалтанд авах. Тэгээд тэр зүгээр тусгай хамгаалтанд аваад орхичихгүй тэр хүнд хандлагаа өөрчлөх, зан үйлээ өөрчлөх боломж өгнө. Албатан сургалт шүүхийн шийдвэрээр тэр албатан сургалтанд хэрвээ суухгүй суусан ч гэсэн зан үйл хандлага нь өөрчлөгдөхгүй байх юм бол тэр сургалтанд суух 1 хоног 20 хял 1 хоногоор солигдно тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг хүчрхийл үйлдэж байгаа хүнд сонголт бий болчихж байгаа. Би эсвэл энэ хандлагад хорхоос өөр төрлийн энэ албадлагын арга хэмжээ энэ ялыг одоо хэлбэрлэлтгүй дагаад зан үйл хандлагаа өөрчлөх үү? Эсвэл би шоронд явах уу гэд. Хэрвээ тэр зан үйл хандлагаа өөрчилчих юм бол тэр гин буруутай хүнд ч өөрт нь ээлтэй заавал шоронд явахгүй тэр гэр бүлийнхэнд ч ээлтэй тэр хүүхдэд ч ээлтэй. Тэгэхээр хин хинэн хожих тийм нэг хариуцлагын яламжтай тогтолцоог бий болгож ирж байгаа. Тэгэхээр энэ шинэ хуулийн өөрчлөлтийн хүрээнд одоо ялын бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гол одоо өөрийг хариуцлага хүлээж байгаа байгууллагуудын хувьд бол ямар чиглэлийг илүү барих шаардлага болж байна гэсэн. Тэгэхээр ямар хүндрэл үүсэх вэ? Нөгөө боловсон хүчний бэлтгэхтэй сургах асуудал түрүүн тэмдэглэж та их чухал. Дээр нь тэр гарч байгаа дүрм заавар журмуудыг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө батлаж мөрдүүлэх зайлшгүй шаардлага. Тэгэхээр энэ шинтгэл өөрөө цогц хэлбэрээр хийгдсэнтэй адилхан сургалт боловсон хүчний бэлтгэл ч гэсэн бас юм цогц хэлбэрээр хийгдэж байгаа. Тэгэхээр энэ сургалтыг зохион байгуулах ажил дээр дан ганцхан одоо хууль зүйн яамч гэдэг юм уу биш те. Прокурор, шүүх, за цагдаагийн байгууллага, өөр бусад хууль хэрэгжүүлдэг байгууллагууд нэгдсэн журмаар одоо сургалтаа явуулах ийм төлөвлөгөө гаргаад хэрэгжиж байгаа. За үүнээс гадна одоо бас хуулийн сургуулиуд өөр бас олон нийтэд чиглэсэн дээр сургууль сурталчилгааны ажлуудыг бас хамтарч их энэ төлөвлөгөө гаргаад явж байгаа нь өөрөө энэ хуулийг бүрэн хэрэгжих боломжийг бас хангана гэж үзэж байгаа. Тэгэхээр сургалтын хувьд бол харьцангуй боломжтой. Одоо оюутнууд бол ангийн ажил, эссе, багш нарынхаа бичсэн нэг сэдвүүд бүтээлийг аваад үз. Яг энэ хуульд тусгагдах ёстой зүйлүүдийг тэнд аль хэдийн биччихсэн. Багш нар ч гэсэн лекц орж явахдаа энэ хууль ингэж болохгүйгаа ингэх ёстой гэдэг зүйл яригддаг. Дээрээс нь энэ хууль бол гинтхэн батлагдав. Одоо 4 жил. Одоо өөрөөр хэлбэл 2012 оны 7 сараас эхэлсэн. Эхлээд энэ хууль маань олон нийтийн хилцүүлэгт ороод
бүх улс орон дээр яваад шүүх прокурор мөрдөн байцаагч нар энэ хуулийг хэрэгэлдэг хүмүүст хилцүүлээд ирсэн учраас тэднээс бол хуулийг хүлээж авч хэрэгжүүлэх сэтгэл зүйн болоод бусад мэдлэг бол бий болчихсон байна. Одоо гагцхүү хууль маань батлагдаад л эхлэхийг л одоо хүлээгээд байгаа. Ийм л асуудал. За баярлалаа. За нэвтрүүлгийн цаг дуусч байна. Эрхэм үзэгчдээ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн Монголын мэдээ сувгийн нээлттэй хэлэлцүүлэг нэвтрүүлгийг хүргэлээ. За энэ удаагийн хэлэлцүүлгээр ер нь хуулийн салбарт эрх зүйн шинжил хийгдэж чадсан уу, цаашид хэрхэн хэрэгжүүлэх шаардлагатай гэдэг асуудлаар талуудын байр суурийг хүргэлээ. За хэлэлцүүлэгт улсын хурал, засгийн газар, мөн шүүх, хуулийн зарим байгууллагын төлөөлөл, Монгол Улсын их сургуулийн, хууль зүйн сургуулийн оюутнуудын төлөөлөл оролцлоо. Үзэгч та бүхэнд баярлалаа. Дэлхийн спортын томоохон үйл явдлын нэг хөлбөмбөгийн Европын аврал шалгаруулах тэмцээнийг 6 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 10-ны хооронд Монголын мэдээ суваг шууд дамжуулан үзүүлэх гэж байна. Бүтэн сарын турш үргэлжлэх Евро 2016-г өөрийн ресторан, асар, уушийн газарт олон нийтэд үзүүлэхдээ Монголын үндэсний олон нийтийн радио телевизээс тусгай зөвшөөрөл авах ёстойг сонирдуулж байна. Монголын үндэсний олон нийтийн радио телевизэнд Европын хөлбөмбөгийн холбооноос энэ удаагийн тэмцээнийг Монгол орон даяар шууд телевизээр үзүүлэх, тусгай талбайд олон нийтэд үзүүлэх, лого таних тэмдэг хэрэглэх зэрэг онцгой эрхийг албан ёсоор авсан. Мөн оюуны өмчийн газартай гэрээ байгуулж онцгой эрхээ баталгаажуулсан болно. Та Евро 2016 тэмцээнийг үзүүлэх зөвшөөрөл авахын тулд Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн маркетингийн албанд хандаарай. Харилцагч 8688 тэг 88 99 82 91 Евро 2016 зөвхөн Монголын мэдээ сувгаар. Цэгэн гигэн дуулгад алтайгаас сэлэлцэн долгиолох буурийн долгиос шил үс ногоон хөвч хангайгаас шижир алтан говь хүртэл долгиолох дүүн далайн их давлгаа энэ удаач түмэн олныг өмөрөх гэж байна. Нийтийн дууны уран бүтээлчид Олимпийн тамирчдаа дэмжиж Рио 2016 наадмыг шууд дамжуулах бүх хямд нэгдлээ. Монголын үндэсний олон нийтийн телевиз нийтийн дуучлалын нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж буй Олимпийн уухай тоглолт 6 дугаар сарын 11-нд 17 цагаас соёлын төвөргөөнд болно. Тоглолтын Монгол Улсын гавьяа жүжигчин Далантай Эрдэнэцэцэг, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Чинболор Инхмэ, Бурма Банзарагч Бүхбат, Намс Гайнаров, Чулуунбаатар, Болд Чулуунчимэг, Дэлгэрма, Оюума, Дүрмандах, Гансуус, Хосвэ, Идэр Жовхон, Баттөгдөх, Сэрэн Өчир, Оюунбат, Бадралма, Гэрэл Чулуун, Үүрийн Туяа, Төмөн Үлзий, Сүрэлт, Мөнгөн Шага, Анх Баяр, Чянцад Дулан, Жимсэ, Баямүх, Бат Мэнд зэрэг шилдэг уран бүтээлчид аядууга өргөн барин. Рио 2016 Олимпиад дуу хоолойгоороо нэгтцгээе. Дэлгэрэнгүй мэдээллийг 32 84 86 88 6 25 16 дугаараас давуулна. Соёлын мөр хот хөдөөд гэрэлтэн сасарч энхийн жаргал айл гэрүүрт ундран дэлгэрлээ. Заахын яага холгоо суугаарай. Хүүхэ чи надад хайрлах гэж байгаа юм уу? Тэгнэ аха. Арилгаж байгаад оронд нь гоё юм бичнэ. Хөөш хүүхэ наад өгний чинь хүчээр л бид өчигдрийг өнөөдрийг бий болгосон шүү дээ.
Ах минь та үнэхээр хоцрогдож. Одоо энэ өнгөрсөн баларсан үеийг Урайл Оозонгийн ид шидгэж ирнэ юу ах вэ? Байсан. Үг болгоо ичидтэй байсан юм. За чивэтэрч ойлголцохгүй юм шиг байна өө. За ах минь холхон суугаарай. Өнгөрсөн үеийн үгүйсэх байс ирээдүйд таныг үгүйсгэнэ.